Мөрөндөөс тайлбар ийм юм учраас ассан юм аа. Одоо мөрөндөөс манай мөрөдийн гасаа байсан. Одоо мөрөндөөс тайлбар. Яг ямар байдлыг харж ассан. Одоо тайлбар тэр ассан юу нөө энэ мөрөндөөс ийм учраас ассан байна. Одоо мөрөндөөс тайлбар мөрөдийн гадаа одоо яг юм наваад чи яхаар үздэг чи тэндээ үзээгээр бид нар баримттай бичтэй олон үздэг. Бид олонний өмнө бүр камерын өмнө бүгд хийгээд одоо ямар байдлыг харж ассан. алдсан байх шүү. Ямар байдлыг харж ассан чи. тайлбараа хэллээ. Хүнийг харж ассан юм уу? Бид үйлчлэг байдаг. Хүнийг харж ассан юм уу? Тийм ээ. Чи хаалт үгүй одоо заяа. Чиний цаана шүү яриад байгаа. Хөөе чи одоо үзчих. Чи одоо чи заяа. Үгүй чи юу юм? Одоо тийм биз дээ. Одоо энэ камерын өмнө ийм учраас тийм тайлбар өгч байгаа шүү. Би гасчих хэлж Одоо хүнийг харж асчих надад чинь. Одоо дандаа баян хүмүүс юм уу? одоо ийм л байхгүй зүгээр ямар учраас яаж хассан одоо энэ морин дээр тайлбарлаад өгч тэгээд бид тэрнээ шаардлагатай ийм одоо бити очроо гэдэг чинь бүгд бид нар энд ирэхээр хэрэгж чадах. Ажил хөдөлгөөр 500 төгрөг шаардлага. Хязгаарлагын эхний 4 өрөө эргэж байна. 5 өрөө ганц Монгол өрөө. За юу. Энэ 4 өрөөг яах гэж байна одоо тэгвэл. Яг өнөөдөр хариулт өгөөдөгтөө одоо. Хөөе. Одоо ийм байна гэж хариулт. Юуг нь харж хассан жамаас би асууч. Яг юуг нь харж хассан чи. Чи цэвэр Монгол адууга яаж хассан бэ? Одоо энэ гадаа өгөөд байна шүү дээ. Хайр явах гэдэг ийм юм учраас манай энэ яага хассан. Үгүй би одоо адуу дээр очиж хассан одоо үзэхгүй гэдэг. Одоо энэ адуу дээр очиж хэлж шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд ноохоо байхгүй. Камеш удаа тэгээд гарсан шийдвэр эргэж харах хэрэгтэй. Тийм чадвартай байх хэрэгтэй шүү дээ. Монгол наадам бол биш боллоо шүү дээ. Дандаа мөнгөтэй хүмүүс юм. Зоо тавьдаг шийдэх хүм өөр яаж мэдх юм бэ? Би зоо тавьж юм. Чинээ мэрэгчсэн. Одоо метр шинэ цаасаа бүр гаргах. Мал мэдих хоёр чинь өдөр шөнө хоёр шүү чи яа. Чи энэ мөндөр дөрөвдөхгүй гэж юу? Чи энэ хүний түг чи энэ мөндөр хэмждэг юм аа юу гэдэг. Хөөе. Чи өөрөө яаж та чи. Тэр олон дэлгүүр камеруугаа цаангийн дөрөв чуулганд яах гэж нанар дгүй. Тэр эрлээ зүрэнүүд. Тэгээ миний зөв олон дөрөв юм уу? Монгол адуу яагаад хассан шийдвэр өөрчилж болохгүй чи. Одоо энэ наадмыг дээр тэр бүсэд гаргаад Хүчингүү тооцох хэрэгтэй шүү дээ энийг. Шүтлэн бол хариуцлагын чи хүлээх ёстой байхгүй юу? одоо дараагийнхаа насыг яаж наадах гэж байгаа ямар юугаар явах Чи хариуцлагын хэрэгтэй хамгийн гол нь ийм чи байна шүү дээ. Хамшийн дараа тань дүштэй манай Монгол адуу хассан тийм үү? Тэр ямар хүчтэй юм бэ? Нэг адууны хасагдсан юм аа гэд морин дээр шиг. Зүгээр 5 гол аваагаад идээд гэж ярьж байгаа. Аял амьдралаа зөксөд явж байгаа юм байна. Ингээд тэнцэхгүй бол бид нар тийм байх юм шаардлага. Чиний нөө чи энэ тэнцэхгүй байж байгаа. Ингээд хасагдсан юм аа одоо манай энэ гурван мөр гадаа байна. Одоо морин дээр шиг. Тэгээд шууд шатаа хойш байгаа. Чи шууд шатаагүй байхгүй. бараа энэ юм бэ? Одоо гараад ийм байгаамаа гэж хэлчихсэн. Чи юу хариулт хөдөлгөөд олон хүний хөдөлгөөг хүлээж авах юм уу? Хараад хацнаад байгаа юм. Хариултаа амттай байж. Амттай байж та нэг мөрөөр очиж юу юм бэ гэж тайлбарч байна. Одоо амттай. Чи Монгол ер мэд хатуугаа өччихлээ. Ийм учраас ингээд хасагдсан юм аа. Аль аль шиг хөдөлгөж байгаа. Чи өөдөөс харж байгаа нэг аль алийг өдчих чадчих. Ийм бага. Хэлбэг ерөөсөө байх. Телевизээг бичсэн үү? Чи адуугаа бид нар аваад ирсэн. одоо хязгаарлангийн ихний дөрөв. Одоо энэ үгийг бол одоо Монгол биш гэх гээд байна шүү дээ. Аа? Энэ ч одоо эргэж байгаа. Хамгийн гол тайлбар өгч ч одоо юу? Жижиг шиг нь одоо
надад ажиллаж. Тийм үү? Тайлбар өгчихэд бид тэр нь явах байна. Ийм итгэж ийм өгөн ч бид нар өөрчлөө байдаг шүүгээр явах. Тэр ба тайлбар чаддаг. Хамгийн гол нь одоо баримттай энэ морин дээр ийм юм учраас хасагсан гэдэг. Бид нар үрхээргүй жоох өөр баримттай морин авиг. Одоо гарч ирээд хэлүүлэхгүй дараа ингээд завхарч байгаа. Замхарч байгаа шүү дээ тий. Аргаж манай Цагаан нарын ард орж байгаа. Гэрлэг үгээр авч байгаа байхгүй. Тийм гадаа үүдэн биелийн ирсэн байдлууд бүгд ардхан бүгд 10,000 газар ирсэн байна шүү дээ. Энийг л одоо энэ ингээд тайлбар өгч чадахгүй шүү дээ. Ийм юм учраас хасагдсан юм аа. Тийм шүү дээ. Энийг л тайлбар өгч хэрэгтэй шүү. Тэгвэл бид нар хэл амыг гэдэг юм баг. Та ингээд энэ наадмын дүрм одоо дүрм журмэж өрчиж байна. Та одоо энэс илүү одоо юм яг буруу тийш үү. Хасдаг юм бэ? Тэрийг л хэлж өгмөр байхгүй тийм ээ. Юу чи ийм метрт болохоор ингэж ассан юм аа гэдэг л хамгийн гол нь хэлээд өг. Тэрийг хэлж чадахгүй юм чи бол Хэмжээгүй байж очоод хүүхдийн өргөл буулгаад байдаг. Хэмжээгүй байж хахад хүүхдийн өргөл буулгаад байдаг. Үнэхээр тийм байсан бол очоод нэг нь 32 нэг нь 31 ийш оёгаа шууд болгоо ütсэг манай хоёр хүлээж байгаа шүү. тий харин. Би бүр наанаас нь очоо хэлэх гэсэн. Самбар дээр ойртуулахгүй гэн. Тэгээд 32 гэсэн байна. Төрийн наадмыг хэдтүү мэднэ гэж ийм болцсон бол оролцож ирж оролцох хэрэггүй шүү дээ. Ийм сайхан манай Одоо л ер нь тэгээ дандаа мөнгөтэй хүмүүсийн наадам болсон. одоогийн энэ дараа төрүүлж ирсэн юм бол ирээд ингээд уралдахгүй тэр бүх наадмыг үүсгэж байгаа маш шээ. Дандаа монголчууд бид нар өөрийнхөө үндэснийхээ буруу юм адуу мандан харихгүй ийм